Сайн байцгаана уу, эзний өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Лук номын 14-р бүлгийн 7-оос 14-р ишлэгийг хамтдаа уншъя. Лук 14-р бүлгийн 7-оос 14-р ишлэл. За юуны өмнө би ишлэлийг та бүхэнд чангаар уншиж өгье. Тэгээд өргөцсөн зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зөвлөл айлдав. Чамайг хэн нэг нь хормын найрт урвал хойморт нь бүү залар. Стигвэс чамаас илүү хүндтэй нэг нь тэнд уригдсан байвал хоёуланг чинь урьсан хүн ирж чамд энэ хүнд суудлаа тавьж өг гэвэл чи ичиж доош суух болно. Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамааг урьсан хүн ирж анд минь дээшээ суу гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүхэн номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгагсад өргөмжлөгдөн гэв. Тэр өөрийг нь өрсөн хүнд үдийн эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд эсвэл ах дүү садан төрөл баян хөршүүдээ бүү уур. Тэд хариуд нь чамааг урьж шан хариу барина. Харин цайлга хийхдээ ядуу эсвэл тахир дутуу доглон хараагүй хүмүүсийг урь. Тэд чамд хариу барьж чадахгүй тул чи өрөөгдөх болно. Зөвхт хүмүүсийн амьлалд чамд хариу төлөгдөх болно гэвэ. Аамен. За өнөөдрийн сургаалыг би ер нь зоогон дээр босон явдал 2 гэд нэрлэлчмээр байгаа юм. За ер нь яг үйл явдлаар нь харах юм бол өнгөрсөн эзний өдөр бүгдээ хамтдаа яг энэ Лук 14-р бүлгийн 1-ээс 6 дугаар ишлэгийг хамтдаа сурсан шүү дээ. Тэр үед яг юу болсон гэхээр фарисей бүлгийн нэгэн хүн Есүсийг гэртээ зоогонд урьсан. За тэгээд зоогонд ураад нөгөө зоогон дээр нь юу болж ийнө вэ гэхээр усан хаван өвчтөе нэгэн хүнийг Есүс эдгээсэн тухай үйл явдал гарсан баа штэ. Тэгэнгүүт яг тэр зоогон дээр цаашаа үргэлжлүүлээд юу болов гэдг нь одоо гарч байгаа. Тэгэхээр тэр усан хавантай хүнийг зоогон дээр Есүс эдгээгээд тэгээд тухайн үйл явдал бол дуусчихаг юм байна. Зоог цаашаа үргэлжилж байна. Зоогон дээр одоо Есүс үргэлжлүүлээд дахиад өөр сургаалуудыг Есүс зааж байгааг бид нар өнөөдөр үргэлжлүүлээд уншиж байна. Тийм учраас зоогон дээр болсон одоо үйл явдал 2 гэд өнөөдрийн энэ сургаалыг бараг л одоо үйл явдлаар нэрлэлчмээр санагдаад байгаа юм л да. Өнгөрсөн эзний өдрийн хувьд ирээд номлол сонссон хүмүүсийн хувьд санаж байгаа бах. Тийм ээ. Хууль уу, хайр уу гэдэг сэдвээр би та бүхэнтэй эзний үгийг хуваалцсан шүү дээ. Зоогон дээр одоо ирсэн усан хаван өвчтөе хүнийг Есүс эдгээсэн тухай. За энэ өдөр бол хагасаа өдөр байсан. Еврейчүүдийн хувьд нөгөө Шаббат өдөр буюу еврейчүүдийн нөгөө амралтын өдөр Есүс нэгэн фарисей бүлгийн хүний гэрт зоогонд урагдаад тэгээ зоогонд урагдсан байх үедээ тэнд хавьд байсан нэгэн одоо усан хаван өвчтөе хүнийг Есүс эдгээгээд явуулсан тухай үйл явдлыг бид нар хамтдаа уншсан. За одоо тэгээд энэ үйл явдлын дараа цаашаа үргэлжлүүлээд юу болж байгаа вэ гэдгийг бүгд одоо хамтдаа уншиж байна. За тэнд дараах үйл явдал өрнөж байгааг Есүс үргэлжлүүлэн харсан. За тэн дээр юу болсон гэхээр уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зөвлөл айлдваа гэж хэлсэн байна. За тэгэхээр тэр айлын зоогонд тэр хоймрлуул ер нь нөхдүүд нэлийн зүтгээд исэн юм шиг байна. Ер нь урд хойноо ороод би ч дээшээ сууна гэл ер нь нэг тийм доошоо суух дургу. Тэг яг хөө эдэ будааны дээж нь тэр хоймор хэсэгтэй байдаг учраас тэр хоол руу нэлээд дөхөж суух гал нэг хэсэг нь нэлээд зүтгэсэн ч байж бас магадгүй. Магадгүй тэр хоймроод гараа суучих юм бол илүү хүндтэй гэж бусдад бас харагдах учраас тэр хүндтэй байр суурийг эзлэх гэж бас зарим нэлээд зүтгэсэн ч байж магадгүй. За энэ байдлыг Есүс хараад одоо сургаалт зөвлөлөөр цааш нь өгүүлж байна. За юу гэж хэлж яах гэхээр хин нэгэн чамайг хормын найрт урвал хойморт нь залрах гэж битгий хичээ. Стигвэс чамаас илүү хүндтэй нэгэн тэр айлд чамтай адилхан уригдсан байж таарад тэр хүн ороод ирэх юм бол нөгөө урилга өгсөн нарийн эзэн маань хэлэх нь шүү дээ. За уушлаараа энэ хүнийг нэг жоохон дээшээ суулгач. Та нар нэг жоохон зай тавиад өгөх үү гэдэг. Та тэр үед нөгөө дээшээ шахаад ороо суудсан байж идэг. Тэр үед та эвгүй байдалд орно шүү дээ. Тийм болохоор ер нь одоо найранд уригдсан бол дээшээ морилох гэж одоо бити их зүтгээ хичээ. Яа тэгэхээр тэнд байсан хүмүүс
дээшээ морилох гэж нэлээд зүтгэсэн юм шиг байгаа. Ер нь тэр хомроод суух гэж л нэлээд л зүтгэжсэн юм шиг байна. Тэгээ Есүс энэ сургаалт зөвлөлийг ярьж байгаа. Тэгээ хоёулангийн чи уурсан хүн за та жоохон доошоо суучих. Харин та дээшээ суучих гэвэл дээр суучаад доошоо суужснаас одоо доор суужгаад айлын хин дорж байгаа та дээшээ суугаарай гэж хэлүүлээ дээшээ суувал арай л дээр үсттэй эн чинь. Тэгвэл эн чинь танд жоохон эвтэйхэн харин өөрөө мэдэхгүй дээр нь очиж суучаад за уучлаарай мэдөө чи доошоо суучихгүй наач нэг ах цах хүн ороод ирлээ энэ хүнийг нэг дээшээ суулгах чиг гэхлээр доошоо суух танд жоохон эвгүй бидтэй. Тийм учраас аливаа одоо айлын найранд зоогонд урагдаж ирэх юм бол хүн хилээгүй хахад тэр хоймрын суудлал руу битгий зүтгэжээ гэдгийг Есүс хэлж байна л да. Та нэг иймэрхүү зүйл анзаардаг тийм ээж аав нь зааж өгөөгүйс болоод ч гэдэг юм уу. Зарим нэг залуучууд нэг ийм алдаа хийж байгаа харагддаг. Машинд бөөнөрөө явахдаа уртлын сандал дээр нь төрүүлж гүйчиж суучж байгаа харагдаж байдаг. Гэтэл өөрөөс нь илүү ахмад хүн тэнд болно байж байдаг. Ерөнхийдөө манай монголчууд ч хоорондоо энийг нэг ярихгүйгээр ойлголцдог штэ. Ер нь нэг жоохон ахмад настай эрх мэдэлтэй нэгээ ер нь болж игүүл нэг дээш нь суулгачдаг. Тэрийг нэг зарим хүүхдүүд тооцоолохгүй гүйжчихэд өөрт эвтэйхэн сандал гэж үзээд газ байр эзлээд авдаг ч юм уу, газ төрүүлж чод суудал эзлээд авдаг ч юм уу. Өөрийнх нь 5 тухайг ингээд нэгдүгээр тавиад нэлээд юм зүтгэж байгаа залуучуудыг бол хардаг. Гэтэл өөрөөс нь ахмад настай хүн, өөрөөс нь илүү одоо хүндтэй хүн тэнд суудлаа эзлээгүй байхад, тэнд одоо байр эзлээгүй байхад төрүүлж очиод өөртөө эвтэйхэн байрыг энэ төр авж байгаа залуучууд бол харагддаг. За тэгээ бүгдээр ингээ машинд суухын цагт айлын мэдүү чи хоошоо орчихдоо энэ хүнийг урд чинь суулгах чи гэчихэр нөгөө урд суусан хүү өөрөө эвгүй байдалд ордог. Тийм ээ. За айл бас яг адилхан тийм ээ. Явж ороод мэдхгүй айлын эзний одоо суудал дээр нь очиж суучдаг залуучууд байдаг. Тэгээд нөгөө айлын эзэн чи өөрөө айгүй эвгүй байдалд ороод айлын мэдөө чи тэр тийшээ суух ах нь наа чи уулна суудын байгаа юм гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө ороод ирсэн хүндтэй зочныг за та ийшээ суугаараа мэдөө ийшээ зай тавьж өгөөрэй гэдэг байдлаар суудаг ч юм уу. Тэгэхээр иймэрхүү зүйлийг ингээд нөгөө мэдхгүйгээсээ болоод олонний дунд нэг юм өөрийнхөө эвгүй байдалд оруулж байгаа. За зарим нь бүр эвгүй байдалд орж байгаагаа ч мэдэхгүй юм залуучууд бас анзаарэгдэж идэг ер нь. Тэгэхээр Есүс энэ зүйлээрээ дамжуулан юу зааж өгөхийг хүссэн бэ гэхээр зүгээр нэг юм найр хормон дээр дээшээ доошоо суух тухай гэхээсээ илүү амьдралд ер нь нэг юм өөрийгөө дөвөөлгөх нэг юм одоо орчин үед бол бид нар нэг тэгж ярьдаг болчиход байгаа нэг хувийн эго ихтэй хүмүүс гэж нэг яриад байгаа шүү дээ. Сүүлийн үед тийм ээ нэг юм амбиц ихтэй, нэг юм амбицлаг. Ер нь нэг юмны нэг тэргүй игнэнд л зогсож явах хүсэлтэй. За нэг зураг авахулсан ч гэл тэр багш нар нь гол руу очиж суугаагүй байхад за магадгүй сүм цуглаан дээр ярих юм бол одоо магадгүй тэр удирдагчд нь ахлагч нар нь пастор нь магадгүй тэр голын игнэнд урд нь очиж суугаагүй байхад төрүүлж чаа суудсан байж. Тэр эсвэл ер нь нэг юм амьдралд ингээд ер нь нэг аливаа юмд баггүй юм. Ганцхан найр хөрмийн тухай Есүс үгээрээ яриаггүй. Гол нь жишээ авж байгаа зүүрлэл авж байгаа зүйл нь энэ найр хөрмөн дээр зүүрлэл аваад хилчиж байгаа боловч ерөнхийдөө энэ амьдралын бүхий л харилцааны шатанд юм мөрдөгдөх юм алтан зарчмыг Есүс энэ хэсэг дээр хуваалцаад ярьчихж байгаа. Энэ юу вэ гэхээр өөрийгөө битээ дөвөөлгөөч. Бурхан өөрөө чи өргөн штэ. Өөрийгөө жоохон даруй байлгаач олны дунд. Тэгвэл эзэн өөрөө чи хүндлэн штэ. Эзэн өөрөө чи өргөн штэ. Чамайг мэдж байгаа хүмүүс тэнд байгаа штэ. Тэр хүмүүс өөрийн чинь айлын дээшээ суугаараа айлын ингэрээ тэгэрээ гэд тэгэн штэ. Тэр дунд ингээд нэг юм өөрөө өөртөө хүндлэл авах гад өөрөө өөртөө эвтэйхэн байр суурийг нэг номерт эзэлж авах гад битгий юмд нэг ингэж хандж байгаа чи. Ер нь хаа газар багхгүй юу? Энд чинь ганцхан хормын найрын тухай яриаггүй шүү дээ. Есүс зүгээр хормын найраар зөөрлүүлээл ярьчихж байгаа болохоос биш. Ер нь хаа газар аливаа юмд ажил албан дээрээ гэр орондоо хормын найран дээр байсан ч тэр тийм ээ? Ер нь ажил албан дээрээ байсан ч тэр хаа газар олонний дунд байхдаа өөрийнхөө нэг юм эгог нэг номерт нэг өөрийгөө тавьж боддог. Өөрийн 5 тухайг нэгдүгээр тавьж боддог. Өөрийн алдар нэрийг ер нь бусдаас дээгүүр ингэж нэг юм үнэлж яадаг байдлыг ер нь бодооч гэдгийг л Есүс энэ сургаалт зөвлөлөөрөө өгүүлж байгаа юм. За тэгэхээр бид нар бол нэг юм амьдралын сургамжтай үүднээс нь энэ одоо сургаалыг бол ойлгож штэ одоо энэ харилцааны хүмүүсийн харилцааны амьдралын нэг юм чухал
зүйл, найр хурим дээр энэ сургаалч ингээ хаач хэрэгжиж байгаа юм л да. Найр хурим дээр ч хэрэгжиж байгаа, хичээл ном нь анги танхимд ч хэрэгжиж байгаа, машинд ороод суугаад бөөндөө явсан ч гэл хэрэгжиж байгаа. Гэр орондоо ээж аав ах дүү нартайгаа харилцаан дээр ч хэрэгжиж байгаа. Ажил алба хамт олонныхоо дунд багтаа ч хэрэгжиж байгаа. Бүхэл одоо нөхцөл байдалд хэрэгжихээр сургаалыг Есүс энэ найр хормын одоо тэр дээшээ суух, доошоо суух гэдэг дээр зүйрлүүлээд Есүс заачиж байгаа. Гэтэл энэ зүгээр өнөөдөр нэг бидний дээр доор суух, эсвэл нэг зүгээр хүнээр хүндлүүлэхгүй гэдгийг Есүс ярихаасаа илүүтэй ер нь Бурхны байр суурийг бас булаацалдах, Бурхны өмнө ер нь өөрийгөө даруй байх гэдэг асар чухал сүнслэг сургаалыг Есүс үгээрээ бас биднэрт зааж байгаа. Муу сүнсний тухай бид нар бас ярьдаг тийм үү? Библиэлд муу ёрийн сүнсний тухай яригддаг. Муу ёрийн сүнс бол Бурхантай ийн тэнцүү байх гэж оролцсноос л болсон шүү дээ ер нь. Ерөөсөө бардамнал байсан. Бардамнал би ч гэсэн Бурхан байж чадна. Би ч гэсэн Бурхантай ийн тэнцүү. Ер нь тэгж ярих юм бол би баг Бурханаас илүү. Ер нь энэ үзлээсээ болж одоо Тэнгэр элч нарын нэг тийм ээ нэлээд одоо алдартай Бурханы бүтээл шүү дээ уул нь өөрөө бол Тэнгэр элч нарын нэг болох Люцифер хэмээх одоо Магдалины хамгийн үзэгсэлэнтэй, хамгийн эрх мэдэлтэй, хамгийн хүч чадалтай Тэнгэр элч нь өөрийг нь бүтээж тэр эрх мэдлийг өгсөн Бурхантайгаа одоо шөргөөцөлдсөний улмаас Тэнгэрийн хаанчлалд дайн болж тэгээд ялагдаад энэ төрлийн Тэнгэр элчүүд доош хаягдсан байдаг. Юунаас үүдэн одоо сатан буюу нөгөө Люциферийн одоо сатаны үүсэл эндээс эхэлж байгаа. Тэгээд түүнийг талархан дэмжсэн Тэнгэр элчүүд нь бүгдээрээ Бурханы Тэнгэр элчүүд, ариун гигэн цагаан Тэнгэр элчүүд байсан боловч тэд бүгдээрээ чөтгөр сатаны ажлуудыг хийдэг альбин чөтгөрүүд болж хувирсан. Энэ чөтгөрүүд нь өнөөдөр ингээд нөгөө бидний мэддэг нөгөө бошхуугийн үлгэр дээр гардаг шиг нөгөө сүүжний яс ингээд тогшоод хадан дээр орхисон чинь нэг тал нь цагаан, нэг тал нь хар, нэг юм ихнэр хувцастай, духан дээрээ нэг юм аалцтай нүдний эргэлцсэн нэг юм бодит чөтгөр болоод босоод ирэх гэхээсээ илүүтэй энэ муу ёрийн сүнснүүд чинь бидний сэтгэл зүрх рүү, бидний харилцаа руу, бидний оюун бодол руу, бидний бардамнал руу, бидний нөгөө нэг өөрийгөө л нэгдүгээр тавьсан, өөрийгөө л бусдаас илүү эрхэмд тооцсон энэ эгон дээр минь чөтгөр ажиллаа хийснээрээ биднийг амьдралд маань асар том алдаж энтгэхэд хүргэдэг. Бурханд итгэхгүй байхад хүргэдэг. Бурханы өмнө гимнүглээ гимшихгүй байхад маань хүргэдэг. Энэ бол зүгээр нэг юм дээр доор суух тухайн асуудал гэхээсээ илүүтэй Бурханд итгэх, найдах, Бурханы өмнө өөрийгөө даруй болгон тавих гэсэн асар том одоо сүнслэг үннийг агуулсан ийм сургаалыг эзэн Есүс Христ бидэнд зааж байгаамаа. Тэр үүний цаана ийм зүйл байна. Тэгэхээр манай монголчуудын соёл бол өнөөдөр эзэн Есүс Христийг ярьж байгаа энэ жишээтэй их ойролцоо төгөж очдог. Яг гэвэл манайх бол одоо Азийн ард түмэн. Тэр утгаараа бид нар ах захтай хүмүүс. За тэр ч утгаараа монголчуудын дунд ямар яриа хөрөө байдгүй гэхээр хүн ахта дээл захта. Тийм ээ? Буурлын үгсийг сонс. Ах зах хүний өөдөөс энэ гэдэг ч юм уу. Ер нь нэг юм монголчууд чинь нэг ийм соёлтой шүү дээ. Тийм ээ? Ах зах хүний өмнө бие зүв авчив. Чи ямар ганцхан найзуудынхаа дунд байгаа юу гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйлсүүд ингээд бидний ээж аав, бидний ах эгч нар бол ерөнхийдөө ингээд нэг юм хилээд идэг алсураа. Тэгэхээр нэг иймэрхүү бодол, иймэрхүү соёл дотор бид нар өссөн байдаг учраас Библийн одоо яг нэг иймэрхүү хэсгийг уншихад их ойр тусдаг. Ерөөсөө бидний соёлд энэ одоо үнэлэмж их тийм нэвчингсэн байгаа нь харагддаг. За жишээлбэл бүхэл дуртай монголчууд бөхөө их үздэг тийм үү. За ингээд бүхийн цол дотор ч гэсэн их ирэм дараатай. Яг тэр ирэм дараагаар л явдсан байлээ. Бид нар өөрсдөө барилддаг учраас нөгөө бөхчүүдийн дунд тэр болгон байдаггүй учраас тэдний доторх тэр ирэм дарааг нь бид нар сайн мэддэггүй. Гэтэл одоо ингээд гүндүгүү яриа гэдэг ч юм уу иймэрхүү одоо нөгөө бүхэд сонирхолтой монголчуудын үздэг юм алдартай нэвтрүүлгүүд байна. Энэ нэвтрүүлгүүдээс харах юм бол энэ бөхчүүдийн цолны ирэмб. За тэгэл бэлтгэл хийхдээ, жагсаад зогсохдоо, эсвэл найр хормонд суухдаа, эсвэл хамт нийлээд идэж уухдаа, эсвэл наадмын бэлтгэлд гарахдаа, ер нь эсвэл машин дотор явахдаа, ерөөсө бүхэл юмн дээр. Ерөөсөө л энэ цолны ирэмбэрээ бие биенийг маш их ингэж хүндэлж ийм эмгцэгцтэй явдаг гэдэг нь эдний ярианаас маш их анзаарэгддэг. Ганцхан бөхчүүд бас биш. За би та бүхэнд бас өмнө ярьж байсан те. Би Монгол үндэсний сураар хичээлдэг, Монгол үндэсний сураар би харуулж ирсэн гэж би та бүхэнд ярьж ирсэн. Сурч гэсэн яг адилхан байдаг. Ер нь одоо Монгол үндэсний одоо наадамд харуулдаг их сурын харваа бол ингээд дөрвөөрөө гарч ирж хардаг штэ. Та нар яг сайн бол нэг тогтож харж байгааг бол анзаараагүй гэж магадгүй. Ер нь нэг удаагийн ингээд харахад дөрвөн хүн зэрэг гарч ирээд ээлж дараалалаараа сумаа тавьдаг. Ээлж дараалалаараа сумаа тавихтаа хамгийн дээрээсээ хийж
Хамгийн одоо баруун захт зогсож байгаагаа одоо дээд тал гэж нэрлэдэг. Тэгээ ард нь зогсож байгаа дараагийнх нь тэгээ гуравдах нь тэгээ доор нь буюу дөрөвдгийгөө доор нь гэж нэрлэдэг. Энэ юу гэхээр цолны ирэмбэрээ зогсдог. А хэрвээ цол байхгүй бүгд адилхан харваач нар бол насны ирэмбэрээ зогсдог. Ерөөсөө яг ингэ явцдаг. Тэгээд ерөөсөө хамгийн дээд цолтоогоос эхлээ сумаа тавина, дараагийнхан сумаа тавина, дараагийнхан сумаа тавина. Хамгийн доод цолтой хамгийн залуу харваач нь хамгийн сүүлд дөрөвдүгüрт нь сумаа тавина. Тэгвэл хоёр дахь сумаа дахиад эхнээсээ тавина. Ингээд хоёр дахь сумаа эхнээсээ дараа тавина. Гурав дахь сумаа эхнээсээ дараа тавина. Дөрөв дахь сумаа эхнээсээ дараа тавина. Тэгээ өөрөөр хэлбэл нэг босохдоо нэг хүн дөрвөн сум тавина. Гэхдээ ээлж ирээ. Гэхдээ дандаа дээд ирэмбээсээ явдаг. За ингээд бэлтгэл дуслаа. Тойр цугаа хоол идэхэд өндөр цолтой харваачтай төрүүлж одоо хоолыг нь өгдөг. А эсвэл одоо яг адилхан цолтой байх юм бол хин насаар ахмаг гэдгийг хүндэлж ханддаг. За нэг гэрт ороо суулаа гэхэд өндөр цолтой харваачт нь дээрээ гарч суудаг. Яг адилхан байхгүй. Тэгэхээр ерөөсөө манай ард түмний соёл өөрөө ийм. Учираас Библийн Иесусийн зааж байгаа энэ сургаал бидэрт их тийм ойлгомжтой сонсогдож байгаа. Их тийм хэрэгжүүлэхэд амархан сонсогдож байгаа. Тийм болохоор наана нэг талаар Иесус айлын одоо найранд явж орсон бол чи хоймрлоо битгий зүтгээд хүн чамайг тийшээ суугаж хилээгүй байгаа цагт хойморт нь гарч суучаад чамаас илүү хүндтэй хүн тэнд ороод ирэх юм бол чамаас илүү ахмад хүн тэнд ороод ирэх юм бол чамаас илүү одоо өндөр цолтой хүн тэнд ороод ирэх юм бол чи өөрөө л эвгүй байдалд орно штэ. Тийм болохоор эхлээд бусдад суудлаа тавьж өгч сур. А дараа нь хүн чамайг өргөмжилдэг байхгүй. Дараа нь хүн чамайг үгүй та дээшээ суугараа ийшээ суугараа гэд хүндэлдэг байхгүй. Тэгэхээр яг амьдралд Бурхан бидэнд яг ингэж ханддаг. Бид ганцхан найр хором гэхгүйгээр ер нь бусдыг хүндэлж, бусдыг өөрөөсөө дээр гэж үзэн, бусдад ингэж одоо боломж олгож, бусдаа эхлээд үйлчилж байгаа хүнийг Бурхан өөрөө өргөмжилдэг. Эхлээд бусдадаа үйлчилж, эхлээд бусдынхаа сайн сайхан, бусдынхаа эрх ашигыг нэгдүгээрт тавьж байгаа хүний төлөө Бурхан өөрөө ажилладаг. Тийм учраас бусдад үйлчлэлээ гэд бусдын өмнө даруухан загналаа гэд та хизээж хохирохгүй. А энийг ойлгодоггүй ухаан муутай хүмүүс магадгүй таныг жоохон доош нь хийжээж магадгүй. Таны даруу байгаагийн чинь сул дорой байдал гэж хардаг нэг хэсэг нь бас байгаа энэ дэлхий дээр. Та бол сул доройтой тэгээгүй шүү дээ. Та хүний хүндэлсэндээ, соёлтоодоо, магадгүй амьдралын энэ чухал зарчмыг та мэддэг хүн учраас та юмд нэг даруу хандаад магадгүй зарим юм дээр өөрийгөө хойш нь татаад бусдад боломж олгоод бусдыг дэмжиж ээж магадгүй. Гэтэл ухаан муутай нэгэн амьдралын ийм зүйлийг ойлгодоггүй нэгэн бол таныг зүгээр нэг сул дорой багий байна. А тэрнээс чинь болоод магадгүй тэр хүн таныг нэг юм доош нь хийж харьцах тохиолдол байдаг. Энэ үед ингээд нэг тийм би алдаад байгаа юм шиг. Энэ үед би нэг юм хохироод байгаа юм шиг. Би даруу байснараа хохироод байгаа юм шиг. Би нэг юм доошоо ороод байгаа юм шиг мэдрэмж төржиж магадгүй. Би хэлье. Бурханд найдараа. Эзэг бидний цаг нь болоход өргөмжилдэг юм аа. Хүн ер нь өөрөө ингэж шаардаж хүндлэлийг авахаасаа илүү бусад хүн хараа эндаа тэр хүний хүндлэх нь илүү гоё байдаг. Зарим хүмүүс ер нь нэг юм хүндлэлийг нэг юм шаардаж авдаг хүмүүс байдаг. Ерөөсөө ингээд уулзаад хөө дүү гэж хэлдэг шууд. Уу яг дүүн дүүлтэй яг тий. Дүүн дүүлтэй. Тэгтэл нэг юм дүү гэж ингээд шууд доош нь хийгээл дээрээс харьцаал ингээд ерөөсөө ингээд дээрээс балбаал эхэлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр атаахан багаараа чи намайг хүндлэе шүү. Би чамаас ахцах хүн байгаад байх шүү гэл. Энийг ингээд өөрөө шууд ингээд хийгээд эхэлдэг хүмүүс байдаг. Тэгээ тэр бас тийм жоохон сайн хандлага бас биш юм. Ер нь хүнийг доош нь хийж ингэж хүчилж ийж хүнээс хүндлэлийг аавна гэдэг бол ер нь муухай. А намаа хинбэ гэдгийг харьцах тусмаа мэдээд ирэхин цагт хүмүүс аяндаа хүндэлдэг. Надад дүү найзууд олон байдаг. Гэхдээ би тэднийг хизэж хөөе дүү гэж хизэж би хэлдэггүй. Тэд нар намайг ахаа гэж л байдаг л да. Төгөлдөр пастраа төөгөө ахаа гэл. Олон дүүнэр маань надад тэгж ханддаг. Тэглээгээд би буцаагаад тэдрийг хөөе дүү чи инг чи тэг. Өө али би ах нь байна. Тийм учраас чи намайг тэгсэнгүү ингэсэнгүү гэж би тэдэрт ингэж ялархаж, зиндархаж, дээрээс нь доошоо ингэж дарсан байдлаар харьцахгүй байхыг хичээдэг. Харин намайг ах гэж хүндлэх хэрээрээ би тэдрийг өөрийнхөө найз юм шиг би тэдэртэй харилцахыг хичээдэг. Тэг тусам тэр хүмүүс намайг хүндэлж байгааг нь анзаарагддаг. Гэтэл би дээрээс нь давтаал, дээрээс нь балбаал, өө дүү гэл ингээл мэдрүүлэх гээл би чиний дээр байгаа шүү, чи миний доор байгаа шүү, зүгээр хэмжээндээ байх шүү, айтайхан байх шүү гэд хүнд ингэж хандах тусмал хүн ер нь өрөлцдөг. Хүний дургу хүрдэг угаасаа. Ингэх тусмал хүний хүндлэл угаасаа холддог. Харин байгаа байдал, амьдралын хандлага, бие авчих байдал, бусдыг хүндэлж байгаа хүндлэл энэ бүхэн аяндаа намайг хилээд өгдөг.
аяндаа бидний хинбэ гэдгийг илчлээд өгдөг. Надтай анх танилцаад энэ хаалгаар ороод ирсэн хүн нэг мэдэхгүй байж болно, хамаагүй. Өө чи хөөе гэл ингээл надтай ингэж харьцаж болно. Зүгээр. Аяндаа мэдэх болно. Тэрэнд би ингээл би өөрөө ингээл өрүүлзөөл тэрэнд ингээл би нэг сандраал энэ намайг нэг доош нь хийчлээдээ энэ намайг ер нь их жоохон тэгж бодоод байна уугүй юу энэ гэж мигээл нэг тэгээд ах шаардлага бол байхгүй. 50 байх хэрэгтэй. Эзэнд найдах хэрэгтэй. Эзэн мэднэ штэ. Эзэн харж байгаа штэ. Тийм учраас зөв цагт эзэн өөрөө өргөдөг. Эзэн өөрөө өргөмжилдэг. Тийм болохоор эзний өмнө өөрийгөө даруй байлгаарай. Нөгөө талаар Есүс энэ дэр нэг юм өөрөөсөө илүү эрх мэдэлтэй, насаар ахмаг, илүү өндөр цолтой хүний өмнө өөрийгөө даруй байлгах тухай Есүс яриад байгаа юм шиг боловч Бурхны өмнө өөрийгөө даруй байлгах тухай яриад байгаа байхгүй юу? Цаагаараа энэ сургаалч. Зүгээр л хүн хүнээ хүндлэх, хүн хүнийхээ өмнө даруй байх тухай гэхээсээ илүүтэй Бурхны өмнө даруй байх тухай сургаал юм аа. Хэн Бурхны өмнө даруй байж гэмээ хүлээн зөвшөөрч эзний хүч чадалд найдана. Тэр хүнийг эзэн ивэдэг. Тэр хүний төлөө Бурхны хүчрхэг мотор ажиллаа хийж идэг. Үүний бэлэгдэл нь юу вэ гэхээр хүн өөрийгөө даруй байлгахын цагт найрын эзэн алийг хэн төгөлдрөө аюушаа эсвэл хэн байдгийг тийм ээ. Инх туяа дээшээ суугараа гэж хэлдэг шиг Бурхан өөрөө амьдралд намайг дээш нь залдаг л байхгүй юу. Бурхан өөрөө намайг дээш нь гаргаж тавьдаг л байхгүй юу. Тэгэхээр тэр бол амттай юм. Тэгж авсан хүндлэл дуустдаггүй. Тэгж авсан хүндлэл бол гоё. Тэгж авсан хүндлэл бол мөнхөд үргэлжилдэг хүндлэл юм. Есүс усан хаван өвчтөе хүнийг эдгэснийхаа дараа ийм сургаал заасан. Тэгээ ганц энэ сургаалыг заагаа зогсохгүй үргэлжлүүлээд найрын одоо эзэнд хандаад хэлж ин л та тийм ээ. Дараагийн хэсэг дээр бид нар уншиж байна. За одоо 12 дугаар ишлээс цаашаа харъя. Тэр өөрийг нь өрсөн хүнд гэж нөгөө фарисей бүлгийн хүн байгаа шүү дээ. Есүсийг өрсөн хүн чинь. Тэр өөрийг нь өрсөн хүнд үдийн эсвэл оройн зоог барихтаа анд нөхөд эсвэл ах トゥ садан төрөл баян хөршүүдээ бүүр тэд хариуд нь чамааг урьж шан харуу барина. Харин цайллага хийхдээ ядуу эсвэл дахир дутуу доглон хараагүй хүмүүсийг урь тэд чамд хариу барьж чадахгүй тул чи өрөөгдөх болно. Зөвхт хүмүүсийн амьлалд чамд хариу төлөгдөх болно гэж хэлсэн. Яа. Айгу хүчтэй өгүүлж байгаа байхгүй юу? Чамд хариу барьж чадах хүнд чи туслах юм бол Бурханаас шагнал бол байхгүй. Яг бол чи тэр хүнд туслаад хариугаа тэр хүнээс буцаага авч байгаа юм чинь дараа нь хэрэг болохын цагт. А чамд тусалж чадахгүй хүнд чи туслаад өгчлөө. Бурхан чамд хожим төлдөг байхгүй. Тэгэхээр ийм үнэлэмжээр амьдраараа гэж те. Тэгэхээр энэ эргээд надад хэрэгтэй дээ. Энэ надад эргээд нэг тусалчандаа гэж бодсон хүндээ хүн туслах шиг амархан юм байхгүй. Энэ тийм төрлийн хүмүүст ингээ үйлчлэх шиг амархан юм байхгүй. Харин энэ эргээд надад тусалж чадахгүй дээ. Энэ надад нэг дэмжлэг үзүүлж чадахгүй дээ. Нэг чааваас амтантаа гэж бодсон хүнд хүн ер нь ингээд доошо бууж зиндаанд нь бууж очоод тийм хүмүүсийн төвшөнд өөрөө орж тэр хүндээ үйлчлэнэ гэдэг бол энэ бол том золиос. Энэ бол жинхэнэ зүрх сэтгэл юм. Энэ бол жинхэнэ хүн чанар юм. Тэр хүн хариуг нь барьж чадахгүй зүгээр харин Бурхан хариуг ч өгнө гэж. Бурхан буцааж төлнө гэж энэ хэсгээр хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг найран дээр ийм 3 чухал үйл явдал болж байгааг бид харж байна те. Өнгөрсөн бүтэн сая өдөр яг энэ зоогон дээр усан хаван өвчтөе хүнийг эдгээсэн. Тэгээд яг хуулиу, хайруу, яг үнэндээ хуулийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бид тэр хэсгээс сурч ирсэн өнгөрсөн бүтэн сая. Харин өнөөдөр бүгдээрээ нөгөө найран дээр босон үйл явдлаа цааш нь үргэлжлүүлээд сурч байна. Есүс энэ хэсгээр 2 чухал сургаалыг тэр найранд өргөцсөн хүмүүст болон өрсөн хүн хоёрт нь тус тусд нь 2 сургаал чухал сургаалыг Есүс заачлаа. Өргөцсөн хүмүүст нь хандаад юу гэж хэлсэн? Дээшээ суух гэж битээ зүтгээ дээ. Харин өрсөн хүнд нь юу гэж хэлсэн? Чи болж өгвөл эргээд чам тусалж чадахгүй хүмүүсийг дэмжиж байгаарай. Тийм хүмүүсийг урьж байгаарай гэсэн ийм одоо 2 сургаалыг бидэнд заачиж байгаа. Энэ маш чухал байгаа. Би олон жилийн өмнө нэгэн чуулганд бас пастораар очоод тэгээ үйлчилж исэн. Тэгээ манай чуулганы юм удирдлагын баг гэдэг нэг хэсэг залуучууд байсан. Тэгээ би тэр чуулганд нэг л жил үйлчилсэн л дээ. Тэгээ тэр чуулган дээр бас нэг анзаарэгдсэн зүйл нь юу вэ гэхээр нэг тэр нэг удирдлагын багт байсан хідэн ахлагч нар маа л ингээд нэг бие биенийхээ гэрээр орж гараал. Тэр хэдмээ л нэг бие биендээ нэг үйлчлээд байгаа дүр зураг
ингээд нэг юм жоохон дунд нь удаан байгаад ирэхийн цагт нь харагдаад байсан. Тэгээ би нэг өдөр тэдэртэйгээ хамт нөхөрлөж сууж агаад би хэлсэн. Бид бол чуулганы удирдагч нараа. Бид нар Бурхны хүмүүс биш байсан бол зүгээр л нийлдэгээрээ л нийлнэ. Ер нь бол Бурхны биш хүмүүс бол ер нь л тэгдэг. Тийм ээ? Ер нь нийлэхгүй нэгнээ бол ингээл жигээл ер нь тойргоос гаргаал явчихдаг. Ер нь бол. Бид бол Бурхны хүмүүс. Бид бол Иесусийн хүмүүс. Бид бол чуулганы удирдагч нар. Бид хүрээгээ жоохон тэлэх цаг нь болсон. Танд таалагддаггүй нэгнийг та нэг удаа гэртээ ураач. Бидэртээ нийлдэггүй. Тэгсэн мөртлөө манай сүмийн гишүүд байгаад байна штэ. Тэд нар яагаад бидний дунд орж ирээд нэг удаа бидэртээ хоол идэж сууж болдгүй юм бэ? Бид яагаад үүнийг хийж болохгүй юм бэ гэж. Тэг яг нөгөө хүн хэлхээс нааш, цаас чичгээс нааш гэдэг шиг. Нэг гаднаас орж ирсэн хүн нэг өрөөний үнэрийг нэг мэддэг штэ, тийм ээ. Өрөөнд дотор суугаад байгаа хүн өөрөө бол тэр үнэрийг мэддэггүй штэ, тий. Гаднаас орж ирсэн хүн энэ өрөө ямар байгааг мэддэг юм. Тийм учраас яг би чинь тухайн чуулган дээр тухайн үед гаднаас орж ирсэн хүнийхээ хувьд би тухайн үед бас тэгж хэлж ирсэн байхгүй. Тэгэхээр ер нь бид ингээд нийлдэгээрээ нийлээд ах шиг амархан юм байхгүй. Ер нь тэр л гоё. Долгион таардагаараа ингээд байгаад авах их амархан гоё штэ. Ер нь бол. Тэгвэл надаас боловсрал доогуур. Надаас нэг ингээд бит хоёр яриа суухад нэг ярианы сэдв олдохгүй нэгэнтээ би ярьж суугаад тавг шөлөө хувааж идээд тэр хүнээс асуулт асуугаад тэр хүнийг яриулаад амьдралын сонирхоод гэд тэр хүнд ингээд халамж тавина гэдэг бол үнэхээр өссөн төвшин байхгүй. Энэ бол үнэхэрийн одоо Иесусийн яриад байгаа энэ л төвшин юм л та. Тийм болохоор эзэн Иесус Христ хэлэхдээ чамд эргээд тусалж чадахгүй нэгнийг чи хооллож тийм хүмүүсийг ч урьжээ гэж тийм. Тийм хүмүүсийг дэмжижээ. Тэр хүмүүс чинь чамд эргээд хариу барьж чадахгүй. Гэхдээ өрөөгднө гэж хэлж байгаа. Жинхэнэ өрөөл гэдэг чинь ингэж ирдэг юм аа. Тэгээд яг уу зөвхт хүмүүсийн амьлалд чамд хариу төлөгдөх болно гэж. Зөвхт хүмүүсийн амьлал гэж үг хэлж байгаа. Хожимын Иесус Христийн 2 дахь иргэн ирэлт болоод бидний дахин амьлалтын тухай ярьж байгаа. Иесус үхлээс дахин амьсан шиг бид ч гэсэн хожим дахин амьлна гэж би амьсан баярын үеэр та бүхэнтэй эзний үгээс хуваалцаж ирснийг та нар санаж байгаа бах. Бид амьлж мөнхийн улсад Бурханаас үрд мөнхийн шагналаа аван эзний оршихуйд бид үрд мөнх тэнд амьдрах болно гэж Библи бидэнд номлодог шүү дээ. Бид үүнд итгэдэг. Тийм учраас бидний амьдрал бол зөвхөн энэ дэлхийгээр дуустдаггүй. Бид мөнхийн утга учирт итгэж амьдрдаг хүмүүс бид нар бүгдээрээ. Тэр үед амьлал болоход тэр үед Бурхан буцааж төлөх болно. Тэр үед илүү их алдрыг чи авах болно. Та авах болно гэдгийг эзний үг бидэнд өнөөдөр хэлж байна. Би Монголд байхдаа чуулганыхаа пастрынхаа ажлыг хийгээд юм айлчлуудыг их хийдэг л дээ. Чуулганыхаа итгэгчдийн гэрүүдээр ингээд явж их ингээд залбирч өгдөг. Очиж зовлон жаргалын сонсдог. Заримдаа жоохон ядарна. Тэгээ ядарсан үедээ ингээд хүний зовлон сонсоод ингээд суух шиг бас хэцүү юм байхгүй. Нөгөө хүний яриа ялангуяа бүр дуусч өгөхгүй. Тэгээ нөгөө зовлонгоо яриад манай тэрний тэр тэгээд энэ ингээд гээд ерөөс ингээд юм баахан зовлон сонсоод ингээд залбирч өгөх. Нэг талаар ингээд айлаар айлчлаад ингээд хүнтэй уулзаад явж байгаа юм шиг болж нөгөө талаар нь айгүй хүнд ажил байдаг юм. Тэгээ заримдаа бүр ингээд нэг хүний зовлон сонсоо сууж байхдаа хэрвээ би Есүст итгэгч болоогүй бол пастор болоогүй бол би энэ хүнтэй хизээж уулзахгүй байсан. Энэ хүний энэ бүх зовлонгийг би хизээж сонсож суухгүй байх байсан. Би өөрийнхөө бизнесийг хийгээл, өөрийнхөө ажлыг хийгээл, өөрийнхөө долгион таардгуудтайгаа нийлээл, тэднэртэйгээ шоудаал, тэднэртэйгээ идэж уугаал, ингээд тэднийхэн дунд ингээд устай орсон загас шиг ингээд амар гоё би ингээд явах байсан. Гэтэл би энэ надад юусаа таалагдахгүй энэ хүнтэй би юугаа хийж сууж байгаа юм бэ? Миний хамаг ирч хүчийг энэ хүн ингээд сороо сууж байгаа байхгүй нэг талаар. Энэ бол хүний бодол байхгүй. Хүний бодол байхгүй. Харин Бурхны бодол юу вэ? Төгөлдрөө. Би энэ хүний төлөө заалмаа дээр амиа өгснэг чи мэдж байгаа биз? Би энэ ийм л хүний төлөө. Тийм үү? Нөгөө эрүүл хүнд эмч хэрэггүйтэй адилхан. Өвчтөө хүнд л эмч хэрэгтэй байдгийн адил би нүгэлгүй хүний төлөө биш. Би харин ч нүгэлтэй сул дорой хүмүүсийн төлөө би энэ дэлхийд аврагч болон ирсэн юм аа. Би ийм л хүмүүсийн төлөө амиа өгсөн шүү дээ төгөлдрөө. Чи даруугаар үйлчилж чадахгүй гэж юу? Чи энэ хүмүүсийн зовлон сонсож чадахгүй гэж юу? Энэ хүмүүс эргээд чамд ямар ч үр өгөөчтэй хүмүүс яг үүндээ биш байгаа тоххой. Би энэ хүний төлөө амиа өгсөн. Тийм байхад чи үйлчилж чадахгүй юу гэж надаас асууж байгаа юм шиг санагдчих.
Тэгээ би хамт явж ирсэн цуглааныхаа залууд тэр айлаас гараад машина бараа явж байхдаа би хэлжсэн. Чи юу гэж бодож байна? Би тэр залуугаас асуужсэн. Чи эндээс юу сорж байна? Чи бид нар шиг хүмүүс Христэд итгээггүй байсан бол өнөөдөр шал өөр хүмүүстэй уулзаад шал өөр хүрээлэл дотор ингээд ер нь бол жаргаа явж байгаа байсан. Харин Христэд итгэсэн учраас өнөөдөр бид нар заримдаа хүсээгүй хүнтэйгээ уулздаг. Тийм ээ? Хүсээгүй хүмүүсийн зовлон сонсдог бид нар. Энэ чинь л Бурхны зүрх сэтгэл дуудлага юм л да. Тэгтээ бид нар эзэн Есүс Христийн заасан энэ сургаалыг туушруулж ойлгож бол ерөөсөө болохгүй. Бид найз нөхдөйгөө огт уулзаж болохгүй гэсэн утгатай биш ерөөсөө энэ. Бид ерөөсөө одоо нэг нийлдэгээрээ сайхан нийлж нэг сайхан сууйлдаа гэдэг юм огт байж болохгүй гэдэг юмыг бол огт хэлээгүй. Тийм бол угаасаа л бидэрт байна. Энэ бол угаасаа л бидний амьдралд бид найз нөхдөйгөө сайхан нөхөрлөж, идэж ууж, далайн хэрэг явж, ууланд хамт алхаж тийм үү? Сайхан цагуудыг бол угаасаа л бид гаргана. Энэ бол угаасаа л байх ёстой зүйл мөн. Энийг Бурхан ойлгодог. Энийг Бурхан ивэдэг. Гэхдээ үүнээс гадна таны бас нэг давхар бодож явах ёстой зүйл. Итгэгч биш хүнээс илүү давхар бидний нэг хийж чаддаг, боддог ёстой зүйл бол бид сул дорой нэгэнд үйлчлэхдээ үргэлж бэлэн байх ёстой шүү гэдгийг Есүсийн сургаалаараа энэ фарисей хүнд зааж сургажээ. Өнөөдрийн сургаалыг зоогон дээр босон явдал part 2 гэж за одоо баг одоо хошин шогийн утгаараа би баг тэгээ нэрлчмээр байна л да. Одоо би хэдтгч удаага ингээ хэлчихвдээ. Тэ эхний удаа энэ зоогон дээр юу болсон? Усан хавантай өвчтөе хүнийг Есүс эдгээгээд явуулсан. Тэгснээрээ тэнд байсан фарисеучуудын шүүмжлэлийг Есүс хүртэж байгаа. Яг тэгэхээр амралтын өдөр чи өвчтөе хүнийг эдгээгээд ажлыг идэж штэ гэж Есүсийг буруутгаж ирсэн. Тэр үед нь Есүс тэдэрт ямар хариу өгсөн бэ? Амралтын өдөр чиний хүүчин ходог дунцсан бол амралтын өдөр тэ чиний тарийн талбайг чи хагалдаг буудааг чинь тэрэмддэг усыг чинь зөөж өгдөг ганц үхэр ходог дунцсан бол амралтын өдөр юм байна. Уучлаарай ажлын өдөр чамайг ирж татаж авъя гэж хэлж чадах хүн та нарын дунд байна уу? Байхгүй үсттэй. Амралтын өдөр байсан ч гэсэн хайртай үнэ та нар аварна л үсттэй. Яг үүнтэй адилхан амралтын өдөр Бурхан ажиллаа хийж яана гэсэн утгатай үгийг Есүс энд суужсэн хүмүүст хэлсэн. За ингээд энэ үйл явдлын дараа үргэлжлүүлээд болж байгаа үйл явдлыг өнөөдөр бүгдээ хамтдаа цааш нь үргэлжлүүлэн сурлаа. Тэр нь юу вэ гэхээр Есүс тэр зоогонд өргөцсөн хүмүүс болон өрсөн хүн хоёрт хандаад аль альнд нь хэрэгтэй сургаалыг Есүс хуваалцлаа. Өргөдөж байгаа хүмүүс нь хоймроод суухыг хичээж исэн бол Есүс тэднэрт тохирсон сургаалыг заалаа. Өрсөн хүмүүс нь дандаа л нөгөө нэг өөрийнхөө таньдаг мэддэг нөгөө нэг алдар нэртэй хүмүүсээ өрсөн байхыг нь Есүс хараад үүний оронд чамд шан хариу барьж чадахгүй нэгнийг чи өрөөл арай илүү дээр шүү гэдгийг Есүс тэр хүнд зааж сургалаа. Тэгэхээр энэ хоёр зүйл нь өнөөдөр бидний амьдралын зүгээр нэг гэртээ нэг хүн урьж идэж уух тухай асуудал биш. Энэ бол ер нь амьдралд бидний бусдад хандах хандлага бүр улмаар цаашаа Бурханд хандах хандлагын маань зааж өгч байгаа сургаал болж байгаа. Бусдын өмнө даруй байх, бусдад үйлчлдэг байх. Бусдад үйлчлэхтэй байж, надад буцаагаад өгч чадахгүй нэгэнд дэх тусмаа үйлчилж чаддаг байх. Энэ бол юм амьдралд хэрэгтэй, амьдралын алтан харилцааны дөрөв нэг талаар зааж байгаа юм шиг боловч нөгөө талаар Бурхантай харилцах харилцааг энэ сургаал маш чухал зааж өгч байна. Тэрний юу гэхээр Бурханы өмнө өөрийгөө даруусгаж сурах. Мөн хүнээс авах шагналт биш, Бурханаас хожим авах шагналтаа найдан амьдрах энэ л амьдралыг Есүс үгээрээ зааж сургасан байна. Амен. Хамтдаа залбирцгаая. Энэ сургаалын дагуу эзэн та бүгдийг ивэх болтугай. Энэ сургаалаар дамжуулан таны амьдрал бас өрөөгдөх болтугай. Есүсийн хэлсэн энэ өрөөл таны амьдрал дээр бэлхэм дүүрэн орших болтугай. Хамтдаа бүгдээ эзний өмнө залбирцгаая. Яг энэ сургаалын дагуу бүгдээ эзэнд итгэл найдвараа тавь. Энэ сургаал эцсийн дүндээ Бурханы өмнө даруй байж, Бурханы шагналд найдахыг л энэ сургаал бидэнд зааж шүү дээ өнөөдөр. Тийм болохоор бүгдээ яг энэ цаг уншид эзний өмнө ирцгээе. Магадгүй та энэ сургаалын дагуу аваад үзэх юм бол жоохон буруу хандлагатай явсан бол магадгүй бүгдээ гимшицгээе энэ цагт ор. Тийм ээ? Жоохон зүрх сэтгэлээ эзний өмнө нээгээд та намайг засаж өгөөч гэж. Миний дараагийн үйлдэл харилцаанууд дээр минь таны өрөөл болох болтугай гэж бүгдээ хамтдаа хэсэг хугацаанд эзний өмнө залбирах цагийг гаргая.
Гайхалтай бурхан эцэг минь ээ. Ивэл нэгүсэлт тань баярлалаа. Өөрийгөө даруусгадаг нэгнийг та өргөмжилдгөө гэдгийг бидэнд дахин сануулсанд баярлалаа. Хариу харахгүйгээр өрөөл бусдад тусалдаг нэгнийг та шагнадаг гэдгийг өнөөдөр бидэнд дахин сануулсанд баярлалаа. Их эзэн минь бид зөвхөн бусдтай идэж уугаад суух тухайдаа биш, ер нь амьдралын бүхий л талбар дээр бусдтай харилцахдаа таны заасан энэ сургаалыг санаж хэрэгжүүлэхэд минь бидэнд та туслаарай. Эзэн би өөртөө тав тухтай байдлаар биш, харин таны хүслээр бусдад үйлчилж, даруугаар бусдад үйлчлэн амьдарч чадахад минь та бидэнд туслаарай. Та бидний ивээгээрээ эзэн минь. Магадгүй бардам явсан бол, магадгүй бусдыг доош нь хийж бодож өөрийгөө хэтэрхий эрхэмд тооцож исэн бол бидний бардам занг та уучлаарай. Эзэн минь магадгүй эргээд надад хариу барьж чадах тэр нэгнийг харж бидний илүү тусалж исэн бол та бас биднийг уучлаарай. Эзэн минь өөрийгөө бусдаас илүү дээгүүр дөвөйлгөн бодож, бусдыг доош нь хийж, дотроо бардамнаж явсан бол бидний зүрхний хандлагыг та бас уучлаарай. Эзэн, та яг одоо ариун сүнсээрээ биднийг дүүргээч. Яг одоо та бидний сүнс, бидний сэтгэл санааг эмхлэн цэгцлээч. Яг одоо биднийг өөрийн хүчит баруун мотраараа та удирдан дагуулаач. Эзэн бид энэ амьдрал дээр хүнээс ирэх шагналд биш, харин танаас өгөгдөх ёроолд найдан амьдрахыг хүсэж байна. Бурхан аваа тандаа баярлалаа. Өнөөдөр бидэнтэй хамт байгаа, энэ зааланд хамт байхгүй ч гэсэн, өнөөдөр Нью-Йорк хотод бидэнтэй хамт байхгүй ч гэсэн, өнөөдөр энэ чуулганд бидэнтэй хамт байхгүй ч гэсэн, сүнсээрээ, зүр сэтгэлээрээ, оюун бодлороо хамт байгаа бүхий л итгэгчдийг минь та ивээгээрэй. Монголд байгаа энэ номлыг минь үзэж байгаа итгэгчдийг минь ивээгээрэй. Европод, Солонгост энэ номлыг минь үзэж байгаа итгэгчдийг минь та ивээгээрэй. 7 хоног бүр таны үгийг суралцахын тулд, тань руу зүр сэтгэлийг хандуулахын тулд энэ номлуудыг минь үздэг тэр хүмүүсийн дээр таны ёроол, таны шагнал, таны даруй байдал, таны ариун сүнсний удирдамж бэлхэм дүүрэн байгуултгай гэж танаас гуйж байна. Талархан аврагч эзэн Иесус Христийн нэрээр залбирлаа. Аамен. Аамен.